Тэдэнд найдаж болохгүй шүү молигдуулва. Та нарын тухайд эндүү ихийг бие мэднэ хэмээн дуулах хамтлаг бол I Stop хамтлаг. I Stop те помпон. Помпон ерөнхийдөө бол яг нэг хипхопчтой ярьдаг нэг old school гэдэг тиймэрхүү талын хэлж өгсөн гэж би харж байсан. Яа помпоныг анх гарч байгаад яг би баг дөнгөж дуулж эхэлчихсэн. Тэгэхэд ер нь бол тэгэл помпоныг сонсоод ер нь бол жинхэнэ хипхоп Монголд бол амар хөгжсөн байна. Яг помпоноос яг жинхэнэ хипхоп гэдэг дууг яг ойлгосон. Ингэж би өөртөө амлay хуурс нүсэн өглөхгүй гэж хувьдаа янда нэг гэж би хүсэл ясал хацал уучрал жаргал цовлон хайлтурлал баяр баясал дүүрэн амьдралын одмац. Помпон ч гэсэн бас их гоё доо шүү. Помпон болохоор нэг нийгмийн тал руу байна шүү. Помпоныг гүйцэх одоо тийм дуу бол тийм одоо бол гарч чадахгүй юм энэ бол. Помпон бол надад одоо шинэ өгнөөхөө хавдч тэр өгсөн MC-ийн хавдч тэр ритмийн хавдч тэр Помпон бол яг жинхэнэ хипхоп Стар студиэр помпон гэж дуугч юм. Өөртөө ийм хүзэл бодолтой байгаа шүү гэдгээл залуучуудаа хүргэх гэж тиймэрхүү уран бүтээл хийдэг. Уг нь цаад зорилго нь тэгээ зарим нэг улсууч гэх юм уу уран бүтээл гэдэг талаас нь хүлээж авдаггүй. Бас нэг иймэрхүү сэдв хүндсэн уран бүтээл нэг хоёр биш зөндөө байдаг л да. Одоо нэг баардаа байна. Баар 12 цагаас шахах томсдог гэдэг шүү. Одоо манад нэг гой гулгыг гэсэн ч мөсөн талбай байдгүй. Хаяа очиод бөмбөг өшгөх гэсэн ч байдгүй шүү дээ. Би өөрөө тийм сайн хүн биш болохоор бас бусдыг шүүмжлэх надад хэцүү. Нүдэнд харагдаж байгаа, чихэнд сонсогдож байгааг л жоохон хөгжмөнтэй нийлүүлж өгүүлсэн л ганц хэлбэр юм байна. Помпон дууны төгсөлийн үг надад том сэтгэл төрүүлж байсан. Та миний тухай би дэндүү хийх юм тийм байна те. Би чиний тухай дэндүү хийнэ. Чамаг би мэдэн. Та нарын тухай дэндүү би мэдэн. Яг л жирийн хүмүүс та нарын тухай дэндүү хийх мэдэн. Тийм учраас та нар айтайхан байгаарай гэж хэлж байгаа юм шиг сонсогдож байгаа байхгүй юу? Чамаг би дийлэн. Чамаг би дийлэн. Чамаг би мэдэн. Юмнаас өөртөө хэрэг болохыг нь те өөрийгөө зөв эерэг тал руу өөрчилж болохыг нь хүлээж авч сурах хэрэгтэй юм бүх урлагаас хипхоп дуунаас ч юм уу те та нарын тухай дэндүү би мэднэ энэ ч л өөрөө хөгжил болохоос биш пап энэ бол өстэй хэрэггүй энэ бол намайг бараг тэгчтэй өстэй та нарыгдээ гэж заанаж өшөрхөж эсвэл үзий ядаж хүлээж авах юм бол урлагаас юу ч хүн авахгүй чамаг би дийлэн чамаг би дийлэн чамаг би мэднэ та нарын тухай дэндүү би мэднэ I Stop хамтлаг помпон дуугаараа нийгмийн амьдралын хар барааныг нүдэнд харагдтал дуулсан гэдэгтээ та бүхэн санал нийлэх баха. I Stop зөвхөн нийгмийн байдлыг дуулаад зогссонгүй. Мөн Монгол улсын төрийн өндөрлөгүүдийн талаар ямар үзэл бодолтой явдгаа 76 дуунда оруулсан юм. 76 гэдэг дуу бол угаасаа новчнуудад зориулсан дуу шүү дээ. I Stop Даймбай 76. 76 бол гоё дуу шүү дээ. Хүмүүс хэрэлтэй гэдэг ирээдүйд сайн сайн байх гэж сонголттой байдаг болж сонгосон 76 нэм болчлоо гэж шүүмжилж байгаа аймаг 76 бол Сакус энэ бол үнэхээр дуу гэж би бол бодож байна. Ард түмнийхээ дуу хоолойг гаргаж ирсэн. Саагүй те. Гоё. Сонсоход яг өөрөө ирэхгүй ингэмээр те. Тэр 76-ыг үздэг юм болов яа гэм бол. Үг мөг нь бол ерөөсөө яг л хэлцэн л дуу шүү дээ. I Stop бол яг энэ дээр бол үнэхээр яг хипхоп гангстер гэдэг утгаараа над мэдрүүлж чадсан шүү. Тэгээ бүр ийм тэрэлжин ч юм уу задгаа зам дээр задгаа машин дээр ч юм уу хөгжмөө гоё чангалаад сонсоод явбал надад бүр илүү кайфтай. Том даргал байгаа чиглүүд үгээр чичрүүл. Ихэнх 76 гэх клип энтер нь бол үнэхээр Үзэн хүн болгоо маш ойлгомжтой ойлгож байгаа. Яг амттаар зүрлэлсэн. Нэг сүрэг ээжж өөрийнхөө сүргийн хүмүүсийг барьж иддэг те. Маш зөрөгтэй тийм клип. зилүүд талд
байгаль яаж хүчирхийлэлээр хоолоо орж иддэг тухай тий арслангууд ингээд яг тэр шиг ашигласан байсан. Яг л хэлэх ёстой юмыг л хэлсэн. Одоо сонсоход бол нас Сонсох дуртай байдаг. Бичгэл хэлсэн баг шүү дээ. Яг яадгийн юу боддог тэр хүмүүсийн зүгээр дотор нь ороод үзсэн юм шиг. Тэр хүмүүс баг бүр зүгээр хажууд нь байсан юм шиг хэлсэн баг шүү дээ. Яг өнөө хөхтэй нэх юм бол 76 Хүн болгон санал нийлэх байх л та. Айстопын ч өөрөөсөө ч гоё өгүүлсэн. Тэгээд үгүй ч гэсэн хүмүүс сонсоод өөрсдөө ямар нэгэн мэдэрч байгаа бах тий. Ерөнхийдөө нөгөө нэг хэлэх үгнүүд нь биелээ. Энийг хараад тийм биш байхын тулд нөгөө 76-ыг өөрчлөх гэсэн юм байна гэдэг тэр үед би сонсч байсан. Ийм дуу хийсэн гэд яг би маргааш нь сонсохгүй юу. Надад бол яг сонсоод би ч хамтгийн гишүүн мөртлөө тэр үед би сонсогчоор сонсож байгаа шүү дээ. Хамтынхаа. Тэгээ сонсох нь надад бол айгүй тийм их хүчийг манай хэд бол харуулж чадсан. Тэнийг нөхөр гэхээр улас төрөл мөрөл гэж явдаг байна. Латал олсон яанад гэдэг худлаа. Сайхан амар байна. Тэгээ бид нар өөрсдөө үзэл бодлыг хэлсэн. Яг нөгөө 1 2 3 жил 76 намжин. 1 2 3 жил 76 намжин. Эксэсүүдийн 4 жил гэд гарч ирэн намайг дэмж. Дахиад нэг 4 жилийн 3 жил өнгөрөө 4 дахь жил дээр бол бүгд хийсэн бүтээж гайхуулах гадаг юм шиг янз янзын юм бол болно л та. Тэрийг л хэлсэн. Акшн давсан бид нар харин гарсан хойно марцсан. Тэнгэрт хайтгаас монголчуудаа тэд найдаж болохгүй шүү мандах дуудваа. Орцны гадаа хөгшчүүл цуглаад ярьж л байдаг. Энд түнд очиход ярьж л байдаг. Манай улс, манай нөгөө нэг юм гişүүд, манай юу гэд байнга ярьж л байдаг. Тийм юмны талаар хэлсэн. Тэр залуучдын санаа нь Монголын улс төрд энэ зэрлэг байгалийн хууль үйлчлээд эхэлчлээ тий. Иргэншил түүний биш. Хин хүчтэй, хин ихлээр хийдэг, хин илүүтэй хор найруулдаг л бүх юм болгодог тийм болоод эхэллээ. Төрийн төлөө огт нь боож хүн гэдэг шиг 1000 орилоод бид ад үзэгдэн өөр бол юм байхгүй шүү дээ. Хигүүсэн талах мэн, талхны төлөөх амьдрал мэн. Энэ өсч Монгол мөн үү бид ингэж амьдж болох. Гэтэл гадаа шууд өрсөн өрөвлөлтэй хүмүүс салхны төлөө улаан батрын нор шиг хог хийлээ. Бага зүгт хипхоп ч тоолдоо бидний дараа ночнотыг ночнотыг. Жилийн өмнө энэ залуусын аав ээжүүд яг эдний насан дээр гэгэн зөвлөлт орны найртай сайхан тусыг магтаж бодгон үдтэй нутгийн хөөрхөн бүсгүйг бодсоор байгаад хүнийх болгосонтой харамссан дууг дуулж байсан юм. Одоо эдний үе, ондоо үе. Хэлэх үгээ хинээс ч айхгүй, хаанаас ч асуухгүй хэлдэг үе. Тэдэнд хэлэх үг байна. Зөв буруугүй, зүүн баруунгүй, эрх чөлөөгөө илэрхийлэн дуулдаг осолтой амгалан үеийнхний байр суурийг та сонсож байна. Чин үүлээ барагдаж гүцээгүй юу?